Геологчдын өглөөний уулзалтанд геологийн салбарын өнөөгийн байдал, тулгымцсан асуудал, улсын буюу хувийн хөрөнгөөр хийж байгаа ажлуудад үүссэн хүндрэл бэрхшээлийн талаар геологч мөнгөн шагаа мөнх төрөг нар тодорхой санал шийдлүүдийг биднэрт танилцууллаа. За үүнтэй холбогдуулж салбарын ахмад ажилтны хувьд бол миний хувьд бас хэд хэдэн санал байна. Эдгээр асуудлыг хөндөж танилцуулсан хүмүүсийн ярьж хэлсэн дээр тулгуурлахад бидний өнөөдрийн тулгымцсан асуудлыг шийдэх гарц гаргалгаа нь бол нэгдүгээр төрийн бүтэц зохион байгуулалтаа уялдуулж геологийн салбарын чиг үүргийн давхцлыг бид нэр зааглаж салгаж ялгах шаардлагатай нэгдүгээр. Хоёрдугаар хууль эрх зүйн орчинд сайжруулах хэрэгтэй. Хууль эрх зүйн орчинд сайжруулъя гэд бид нэр олон жил яриад тунхаглаад ярилцаад байгаа боловч яг бодит байдал дээр манай геологийн салбарын бие даасан хуультай болох шаардлагатай. Энэ асуудлыг би 2016 оноос эхэлж өнөө хүртэл ярьж байгаа боловч төр засгийн түвшиндөөч салбарынхны дунд нэгдсэн зэгцтэй ойлгоцгүй улмаас дэмжлэг авахгүй хүрсэн. Гол нь салбарын гол танилцуулга, хууль тогтоох байгууллага шийдвэр гаргах төвшөнд салбарын талаар үнэн зөв ойлгоц мэдээлэл өгөх баримт бичиг нь бол салбарын хууль байдаг. Тэгэхэд манай геологийн салбар Монгол улсын хэмжээнд маш их үр өгөөжтэй олон талын гамшиг, хот төлөвлөлт, барилга байгууламж, эдийн засагт үр өгөөжтэй шинэ ордыг илрүүлэх, нөөц бэлтгэх олон талын ажлыг шийдэж байгаа боловч салбарын хуультай болох шаардлагатай. Тэгэхээр геологийн салбар нь ямар судалгаа шинжилгээний ажлыг төрийн ба төрийн бус байгууллага, мэрэгжлийн байгууллага, ихтэй сургууль нь ямар чиг үүрэгтэй байхын гэдгийг бид нэр зайлшгүй хуульчлах шаардлагатай байдаг. За мөн түүний зэрэгцээ 88 онд батлагдсан газрын хэвлэлийн тухай хууль байгаа. Тэрийг шинжилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад мөн ашигт мултамтын тухай хуулийг шинжилэн найруулах ажлын хэсэг байгуулагдаад олон жил болж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Шалтгаан нь хууль олон зүйл бүлэгтэй болох тусам хэрэглэхэд хүндрэлтэй. Бусад салбаруудыг харахад татварын багц хууль гэж байна. Шүүх шинтгэлийн багц хууль байна. Энэ бүгдээс харахад байгууллага болгоны тодорхой үүрэг, чиг үүрэг, хариуцлага, урамшууллыг бүгдийн тусгасан тусдаа салбарын хуультай явж ирдэг. Боловсролын салбар гэхэд дээд боловсролын, бага дунд боловсролын, сургуулийн өмнөх боловсролын гэд бие даасан хуулиудтай байдаг. За энэ хуулиудыг харахаар дээдл нь 5-6 бүлэг 30 зүйл заалттай байдаг. За манай ашигт мултамтын хууль болохоор 66 зүйлтэй байдаг. За энэ ахмадууд маань шүүмжилжсэн. Хууль ашигт мултамтын тухай хууль нь кадастрын үйл ажиллагааг зохицуулт хамгаалсан. Газрын эвлэлийн хууль маань 90 оноос өмнөх тухайн үед нэг намын тогтолцоо байсан төрийн бүтэц зохион байгуулалтын үед боловсруулж батлсан хууль учраас өнөөдрийн олон намын тогтолцоотой төрийн бодлого нь яамны эрх зүйн байдлын тухай хуулиар хэрэгжилт нь агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар мөн бусад шинжлэх ухааны буюу салбарын үйл ажиллагаа нь төрийн ба орон нутгийн тухай хуулиар хувийн хвшлийн үйл ажиллагаа нь компани тухай хуулиар зохицуулагдж байгаа. Энэ бүх бүтэц зохион байгуулалтад зөрчилж байгаа учраас газрын эвлэлийн тухай хуулийг үндсээр нь өөрчлөн найруулж багц хуультай болох хууль маань өөрөө газрын эвлэлийн гэсэн малгай хуультай түүн дотроо геологийн тухай, уул уурхайн тухай, геолог уул уурхайн салбарын хөдөлмөр хамгаалал аюулгүйн тухай хууль, геомэдээлийн бүртгэл сангийн тухай хууль гэх мэт мөн яригдаад байгаа өнөөдрийн үндэсний баялагын хууль гэдэг энэ олон хуулиудтай уялдсан тийм багц хуультай болох шаардлага байдаг. За мөн ихтэй сургуульд боловсон хүчний оюутнууд ийсэхгүй өндөр зэрэглэлийн багш эрдэмтэн судлаачид маань бас оюутан бэлтгэх ажилд доголдол үүсгэн гэж эмзэглэж байгаа. Энээс гарах даргалгаа нь геологийн салбар мөн утгаараа
хуультай зөв бүтэц зохион байгуулалтаар ажиллах юм бол ард иргэд хүүхдүүдээ оюутанд геологийн салбарт сурах тал дээр анхаарах ёстой гэж үздэг. Үүний дагуу цаашид одоо ярьж хэлцүүлэх олон ажил байдаг. Энийг одоо энэ геологийн өглөөний уулзалтаараа бид нар дахин цоврлаар үргэлжлүүлж ярьж шийдэх ёстой гэж үзэж байна. За миний хувьд бол саналаа тодорхой бичгээр өгөх болно. За мөн энэ дээр нэг асуудлыг анхааруулж хэлэхэд агаарын геовизийн судалгаа гэдгийг сүүлийн 2 жил тендер зарлаад улсын төсөв хөрөнгөөр хийж байгаа 50 мянганы ажил бусад ажлууд орхигдсанд мэргэжлийн үеийн хувьд харамсаж байдаг. Агаарын геовизгийг өнөөдөр нутаг дэвсгэрийн хэмжээнд хийж тоогоо өгөгдөл цуглаана гэдэгтээ мэргэжлийн хувьд санал нийлэхгүй байна. Социализмын үед Оросын буюу цэвэн орны хөрөнгө оруулалтаар Монголын Оросын геологчид, геофизикчид мөн манай Монголын геологчид, геофизикчид хийсэн агаарын геовизийн судалгааны үнэт материалууд геологийн мэдээллийн төвд байдаг. Өнөөдөр тэр байгаа зурган мэдээлэлээс бид нар тоон өгөгдлийг урван аргаар гаргах ёстой. Геовизийн мэрэгжилтэн бэлтгэн гэдэг чинь геофизикчид өнөөдөр тэр геовизийн өгөгдөл мэдээллийг боловсруулалт тайлт хийхдээ шууд буюу урван аргаар тоон тайлалт боловсруулалт тайлт хийдгээ. Тэгэхээр тийм боломж байхад татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсөв хөрөнгөөр цугларсан мөнгөөр гадаадын компаниар социализмын үед хийгдсэн талбайд геовизийн ажил хийлгэж гаад энэ төрлийн бодлогын алдааг зас залруулах ёстой гэж үзэж байна.